За, гурван асуулт байна. Нэгдүгээр асуулт яг энэ онцгой албан дотортой холбоотой асуудлыг засгийн газраас ер нь энэ дээр онцгой албан доторын санал оруулж ирэх эсхийг нэгдүгээр тодруулчмаар байна. Хоёрдугаарт би одоо энэ соролтоор онцгой албан дотор ноогдуулна гэдэг нь нэг сайн ойлгохгүй байна. Одоо тийм жишг байдгийг ч юм сайн мэдэхгүй байгаа. Энд чинь нөгөө никотины агуулмж байт юм уу, никотин миллиграм байт юм уу? Тийм байдлаар энэ онцгой албан дотор ноогдуулдаг юм уу? Соролтоор одоо онцгой албан дотор ноогдуулна гэдэг чинь би бол ерөөсөө ухаж ойлгохгүй байгаа л та. Тэгээ энэ дээр нэг тодорхой хариулт авчмаар энэ тийм жишг нь юу байдгийг. Гуравдугаарт энэ бүх төрлийн тамхины татах, төхөөрөмж, дагалдах хэрэгсэлээр онцгой албан дотор тавьдсан байна л да. Тэгээ би одоо энийг бас ерөөсөө ухаж ойлгохгүй байгаа юм л да. Одоо архины хундган дээр онцгой албан дотор байд юм уу? Машины дугуун дээр онцгой албан дотор байд юм уу? Тэнэш бол одоо энэ цахилгаан тамхиг бол татвартай байх асуудлыг бол дэмжиж байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг ерөөсөө ухаж ойлгохгүй байгаа. Энэ яаж гаргаж ирэхээрээ ингэж гаргаж ирд юм бэ? Соролт гэдгээ яг яаж тайлбарлаад байгаа юм? Хүн одоо их одоо уушиг том бол арай өөр сорох бах. Манай булган таяа шиг жижигхэн уушиг том бол арай өөрөөр сорох бах. Та нар ч одоо ер нь яаж ингэж гаргаж ирэх нэг шинжлэх ухааны үндсэлтэй юм жоохон гаргаж ирмээр байх юм. Одоо Ганбаатар гишүүн бол 2-3 сорох юм булган таяа гишүүн 30 сорно. Гэхдээ энэ энгийн логиктэй юм яаж ингэж оруулж ирт юм. Ерөөсөө ойлгохгүй байгаа юм л да. Тэгээ одоо яха машины дугуй одоо машины тэр дээгүүр бүтээдэг бүтээлгэн дээр онцгой албан дотор авах юм уу? Архины хундаг, архины даруулган дээр онцгой албан дотор авах юм уу? Энэ дээр нэг яг тайлбар авчий тэхүү. Эндрэ микрофон хариулнаа. За ганхуй гишүүний асуултанд хариулъя. Соролтоор ерөөсөө онцгой албан татвар дээр нэг жир тодорхойлог байгаа. Миллилитрээр тодорхойлсон ба. Одоо онцгой албан татварын хуулийн төсөл За, улсын хурлын чуулган хуралдааныг хүндэлж төрийн албаа агчид үнэн бодтой зөв асуултанд товч тодорхой хариулах ёстойг сануулъя. За Эндрэ микрофон нэгээрээ хариулт. За залруулга хий. Түрүүн бол ажлын хэсгийн гишүүн соролтоосоо хамаарат миллилитр нь бас их бага хэмжээтэй байдаг талаар дурдсан. Одоо бол хуулийн төсөл дээр бол нэгжид ногдох электрон тамхины шингэнд ногдох нэгж 1 мл байгаа. За 2 мл нь бол нэг харьцагтай тэнцэх юм дүүцүүлсэн байдлаар оруулж ирсэн байгаа. Миллилитрээр тооцогдож байгаа. Шингэний электрон тамхи чи өөрөө дотроо шингэм миллилитрээр тооцох гэж юу гэсэн. Тэр миллилитр чинь никотин агуулмж өөрөө байж байна. тийм электрон тамхи Гавь гишүүн тодруулъя. За сандрахсан бол уучлаарай. Би нэг хоёр юм тодруулах гэдэг байна. Нэмээд. Энэ гэхдээ юмаа жоохон эсвэл сайн судлаагүй юм уу? Эсвэл сайн бэлдэж орж ирээгүй юм уу? Миллилитргээ шингэн яриад байгаа. Шингэн доторх тэр никотины агуулмж чи өөрөөр гэж болно. Тийм ээ? За одоо архины нөгөө градустай л адилхан байхгүй юу? Энэ чинь сожо гэдэг арх чи 17 градустай байдаг. Монголын арх чинь 40 градустай. Тэгээ тэрийг миллилитрээр тооцох юм бол наа чин агуулмж нь өөр, тавигдах давтар нь өөр байх ёстой шүү дээ. Тэгээ жишг юм чинь уг никотин байгаад байна. Никотиныхаа агуулмжаар яагаад энийг оруулж ирээгүй юм бэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт энэ тамхины дагалдах төхөөрөмжийг дагалдах хэрэгслийг бас зөвшөөрөлт болгоцсон байгаа байхгүй юу? Эн чинь зөвшөөрлийн хуулиараа та нар тэр зөвшөөрлийн хуульд оруулах, зөвшөөрлийн зөвлөөр оруулах гэсэн тэр процесстэй шүү дээ. Энэ өөрөө хууль нь. Тэгээ ингээд хуульд аваад шууд ингээд салбарын хуулиар зөвшөөрөлтөө болгоно гэж орж болд юм уу? Та нар энэ хуулиа судалсан юм уу? За хариулт. Гишүүний асуултанд хууль санаачлагч хариулнаа. Номчин гишүүний микрофоныг.
Номын чим гишүүнээ микийг нэгээрээ. За энэ хуулиар бол яг энэ одоо ямар ч зохицуултгүй байгаа электрон тамхины стандарт хэрэглээ одоо татвар гэдэг бүхэл юмыг бид нар судалж орж ирсэн. Тэгээ хуулийн төсөлд бол яг таны дурдж байгаа никотины агуулмж ямар байх вэ гэдэг асуудлыг энэ хуулинд оруулж ирсэн байгаа. Тэгээ бид нар энэ хуулинд бол яг тэр Европын холбооны улсад дагж байгаа стандарт буюу шингэний хэмжээ түүн дотор агуулгадах никотины дээд хэмжээг стандартаар оруулж өгсөн. Тэгээ энийхээ дагуу судлаад татвар дээрээ болвол одоо улс орн бол янз бүр байна. Жишээ нь Израиль бол нэлийн хатуу бодлоготой электрон тамхиг илүү өндөр татвар авдаг. За Англи улс бол арай зөөлөн аргаар үздэг. Тэгэхээр бид нар бол Англи улсын электрон тамхины шингэн дээр оногдож байгаа тэр никотиных нь хэмжээнээс хамаарат оногдож байгаа татварыг нь дүүцүүлж авч үзэж байгаа. Тэгэхээр ийм дүүцүүл орж ирсэн таны хэлж байгаа тэр никотины буюу энэ одоо донтуулах шин чанартай стандартыг нь оруулаад тэрнийхээ дагуу миллиграммаас нь тооцож татварыг нь тооцож оруулж ирсэн гэдгийг хэлмээр байна. За зөвшөөрлийн тухай хуультай холбоотой бол хүндсэн зүйл байхгүй. Бид нар засгийн газраас санал авахад өөр төрлийн одоо зөвшөөрлөлтөй холбоотой санал өгсөн тэрийг нь бид нар хуулийн дээрээ тусгай одоо хасцсан байгаа. Тамхин бүтээгдэхүүн гэдэг юмд одоо тооцогдож байгаа бол угаасаа тамхин бүтээгдэхүүн бол зөвшөөрөл авдаг. Энийхээ дагуу байгаа. Энэ шин зөвшөөрөл үүсгэж байгаа биш. Тамхин бүтээгдэхүүн импортлох, худалдаалах одоо зөвшөөрөл бол бүгдээрэнд нь үйлчлэнэ. Тэгэхээр электрон тамхиг болон шин төрлийн тамхин бүтээгдэхүүн одоо тэр наадаг, эвлээ зажилдаг, инээ тэрэг чинь тамхин бүтээгдэхүүндээ тооцоод ороод ирэхээр угаасаа л байдаг зөвшөөрлийн хүрээнд цэдэгж байгаа учраас зөвшөөрлийн зөвлөлөөс шаардлага авахгүй гэсэн энэ бол засгийн өөрийнх нь санал байгаа. Засгийн газараас ирсэн саналыг харах юм бол энэ ойлгомжтой байгаа гэдгийг бас нэмж тайлбарлая. Гавь гишүүн тодруулъя. Тэ хуулийг хоёр өөрөөр тайлбарлаж болохгүй л дээ. Онцгой албан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг асуудал дээр никотинтэй холбоотой нэг ч үг үсэг алга байна л да. Тэр стандарт гэдэг юм чи хамаагүй онцгой албан яаж туссан бэ гэдгээрээ л эн чинь татвар аавна гэсэн. Нэг ёсондоо одоо ингээд экспортоор 500 мл-тэй арх орж ирэхэд 500 одоо граммаар нь хэмжиж татвар аавна гэсэн л ийм л хуулийн зохицуулт энэ чи орж ирсэн байгаа байхгүй юу? Эн чинь градусны зохицуулттай байдаг байхгүй да. Жишээл архин дээр бол машин дөрвөлд моторын багтаамжаар нь болно. Үний дүнгээр нь онцгой албан татвар ногдуулдаг. Тэр онцгой албан татвар гэдэг маань маш тодорхой тэр хэмжих нэгж нь маш тодорхой байх хэрэгтэй юм аа. Тэр энэ дээр бол тэр чи алга байна шүү. Тэгээ энийг одоо хэрэг хилцээ хэсэг нь явуучвал тэр ажлын хэсэг энийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт дагалдах хэрэгсэл төр зөвшөөрөлтөй болгоно гэдэг энэ хууль төр ч юм бол орцсон л байгаа даа л та. Тэгээд тэрийг тодруулж сууж байгаа. Номын чим гишүүн хариулъя. За та хуулийн төслийн 6-гийн 7-гийн 2 дээр харах юм бол энэ никотины агуулмжийн талаар байгаа. Тэгэд онцгой албан татврын тухай хууль дээр харах юм бол янжуур тамхины никотин байд юм уу таарын хэмжээнээс хамаарат ийм татвар байна гэсэн юм бол байхгүй. Энэ бол өөрөө стандарттай тамхины хяналтын тухай хуулийн дээр үндсэн хуулийн дээр байдаг. Үүнийхээ дагуу татвар авдаг. За тэгээд тамхины тухай хуулийн дээр энэ стандартууд байгаа. 6-гийн 7-гийн 2 дээр харах юм бол электрон тамхины шингэний хэмжээ 2 мл-ээс цэнэглэх шингэнийг 10 мл-ээс ихээр савлах, шингэндэх никотины агуулмж 20 мг 20 мл-ээс их байхыг хориглоно гэдэг энэ стандартыг оруулсан. Энийхэн дагуу одоо ийм стандартын дагуу татвар гэж байгаа. Янжуур тамхины хувьд ч гэсэн бид нар никотины хэмжээ, таарын хэмжээ бүгд стандарттай. Энийхээ дагуу онцгой албан татвар дээр тэр хэмжээгээс хамаарахгүйгээр татвар оногддог. Тэгэхээр энэ бол нэгдсэн зохицуулалт арх тамхитай архитай бол зүрлэхгүй арх бол өөр төрлийн одоо бүтээгдэхүүн тамхин дээр бол ийм байгаа учраас энэ стандартын дагуу онцгой албан татврын бичлэлт хийгдэж орж ирсэн байгаа. Энэ дээр бол хинч марахгүй байх гэж бодож байна. За төхөөрөмжийн хувьд бол ингэж байгаа. Төхөөрөмж бол өөрөө энэ төхөөрөмжгүйгээр энэ тамхин бүтээгдэхүүнийг хэрэглэх ямар ч боломжгүй одоо тийм бүтээгдэхүүн учраас салшгүй нэг хэсэг гэж үзээд энэ тамхи болон тамхин бүтээгдэхүүний угаасаа тодорхойлолтод ороод ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тамхин бүтээгдэхүүн чинь өөрөө тусгай зөвшөөрөл авдаг болохоор энэ шинэ тусгай зөвшөөрөл гэж үзэгдэхгүй байгаа. Одоо байгаа тусгай зөвшөөрлийг хүрээнд шийдэгдэх асуудал байгаа юм. За тэгээд тэр тамхин бүтээгдэхүүний төхөөрөмжөөс татвар авах уугүй юу гэдэг асуудал дээр бол мэргэжлийн байгууллагууд олон төрлийн саналууд өгсөн. Одоо мэдээж ажлын хэсэг бол ажиллаж байгаа байх. Гэхдээ энэ бол зөвшөөрлийн хууль бол зөрчил асуудал биш. Тамхин бүтээгдэхүүний тодорхойлолттой ороод ирж байгаа учраас зөвшөөрлийн хууль зөрчигдөхгүйгээр одоо байгаа зөвшөөрлийн хэмжээнд орж ирж байгаа асуудлаа гэдгийг бас ойлгосоо гэж бодож байна.